За Монгол Улсын ерөнхий сайд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цааш давчиргажуулах арга хэмжээний талаар мэдээлэл хийхтэй холбогдуулан ди парламент сахим системд ирүүлсэн иргэдийн асуултыг уламжилж байна. За иргэн Батбаатрын зүгээс байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэдэн хувийг цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ашиглаж байна вэ гэдэг асуулт байна. За хоёрдугаар сүүлийн жилүүдэд орон даяар шорон шуурах давтамж нэмэгдэж байгаа нь цөлжилтийн аюул бодит болсныг харуулж байна. 3 жилийн өмнө цөлжилт, газрын доройтол хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд мэдээлэл хийж байсан. Түүнээс хойш цөлжилтөд тэмцэх талаар ямар ахиц гарваа? Энэ хугацаанд цөлжилт хэдэн хувиар нэмэгдсэн бэ гэсэн юм асуулт байна. За 3 дугаарт сүүлийн үед энэ цөлжилтийн асуудал нэлээд яригдах боллоо. Одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгнө үү гэсэн байна. 4 дугаарт Монгол улсад 2026 онд зохион байгуулагдах талуудын 17 дугаар баг хурлын ач холбогдол бэлтгэл ажлын талаар юу хийж байгаа вэ гэдэг асуулт байна. За 5 дугаарт одоогийн мал сүргийн тоо толгой Монгол орны бэлчээрийн даацаас үлэмж хэдэрч байгаа бөгөөд улам өссөөр байна. Үүний улмаас бэлчээрийн газар нутгийн 3/2-нд доройтсон тооцогдож 10% эргэлт буцалтгүй доройтолд оржээ. Түүнчлэн Монгол улсын мал аж ахуйн салбар олон улсад нүүрс төрөгч ялгаруулалтын эрчмээр хамгийн өндөрт тооцогдож байна. Манай засгийн газар үүн дээр ямар байр суурьтай байна вэ гэсэн асуулт байна. За 6 дугаарт Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдаа холбоог засан газар хэрхэн харж уялдуулан ажиллаж байна вэ гэж байна. За 7 дугаарт ногоон эдийн засаг шилжих шилжилтэнд асар хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул төрийн санхүүжилтээр нэмэлтээр хувийн хвшлийн санхүүжилт тэр дундаа гадаад эрх усүрийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Энэ зохицуултын хууль эрх зүйн орчныг хэзээ боловсронгуй болгох вэ гэсэн асуултууд байна. Тийм. За мөнгө төшөө тодруулаад шууд яваад ээж болно шүү. Цаг тухайд нь 20 минутын хугацаанд асуулт хариулт явуулах боломжтой. За одон туяа сайд хариулт өгье. 2 микрофон хоёулаа нээлттэй байхад болно. За тэгэхээр иргэний асуултууд хариулъя. За манай улс ер нь би энэ бүх асуултуудын эхэнд нэг зүйлийг хэлэхэд одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам яг 12 хуулийн төслийг бол бэлдсэн байгаа. Энэ хуулийн төслүүд бол саяын асуултанд бол бүгд бас одоо нэлээд том хариулт болно. Жишээлхэд одоо цөлжилттэй хэрхэн тэмцэж байна вэ гэдэг дээр бол хөрс хамгаалах, цөлжилтөөс урдчлан сэргийлэх тухай хууль гэж одоо боловсруулсан байсан. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгч бол за одоо бол урьдчилан сэргийлэх гэдэг асуудал байхгүй. Одоо 76% нь цөлжилсөн учраас одоо шууд цөлжилттэй тэмцэх тухай хууль болгоод одоо оруулах нь зүйтэй гэж байгаа. За мөн одоо сая асуусан би түрүүн бас цогтгөрл гишүүний асуултанд хариулахдаа хэлсэн. Энэ ус цагуур орчны шинжилгээний тухай хууль, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, за түрүүн байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэдэг ингээд нийт 12 хуулийн төслийг оруулж ирэх юм а. Тийм учраас манай улсын хурлын гишүүд бас манай салбарын одоо реформ болохын 12 хуулийн төслийг орж ирэхэд сайн дэмжиж ажиллаж өгөөрэй гэж хүсгэсэн. За сая нэг тодорхой асуулт асуусан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэдэн хувийг нь одоо энэ цөлжилт газрын доройтлыг бууруулахад ашиглаж байна гэх. Тэгэхээр энэ хуулийн дагуу бид байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар газар, уус, ой, ан амтан ургамлын нөөц ашигласны төлбөр бол жишээлхэд 24 онд нийт нэг 283 тэрбум төгрөг болсон байдаг. За энэ 283 тэрбум төгрөг бол 100% орон нутгийн төсөвт төвлөрж байгаа. 100% орон нутгийн төсөвт. Тэгэхээр хуулиараа бол энэхүү орлогын одоо дийлэн хувийг одоо за 100 биш гэхэд 85% ядаж энэ байгаль хамгаалах, нөхөн сэргээх, энэ буцаан одоо байгалаа нөхөн сэргээх зарцуулах ёстой гэсэн ийм хуулийн зохицуулалттай байдаг хэдий ч орон нутаг бол энийгээ зарцуулдаггүй.
100% болов зарцуулдаггүй. За манайхсаа энэ нөөцөө хэр одоо ашиглаж байна гэд аймаг сумдуудад одоо наривчилсан аудит хийж үзсэн. За сүүлийн 3 жил бол үнэхээр сайжирж байгаа. Анх бол нэг 20% байсан бол одоо энэ жилийн одоо аудитоор бол нэг 65% бас овоо чамлахааргүй одоо энэ нь бол нэмэгдээд байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар энэ байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг одоо бэлдэж одоо оруулж ирж байгаа. Ингэснээрээ яг одоо энэ мөнгийг юунд зарцуулах юм, яаж одоо энэ газрын дороотлоос сэргийлэх юм бэ гэдгийг бол хийж байгаа. За ер нь улс орнууд бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1% ядаж одоо энэ ур амьсгалын өөрчлөлт байгаль орчиндөө зарцуулах хэрэгтэй байдаг. Манайх бол одоогор нэг 0.3% байгаа. Тэгэхээр энэ дээр энэ шинжилсэн найруулгаар бол бид бол нэлээд одоо ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Одоо бид аймаг сумдууд дээр аудит хийсэн энэ нөөц ашигласны төлбөрөө зориултын дагуу ашиглаагүй сумдуудыг бид нар бол энэ дараагийн одоо бас дэмжлэгээс бол хасна гэсэн ийм одоо бодолтой байгаа. Тэгэхээр заавал хамтарч ажиллаж ээж энэ олсон орлогын орон нутагт эрх мэдлийн өсөөр байтал эндээ зарцуулах нь одоо зүйтэй гэж одоо үздэг юм аа. За шорон шуурганы талаар бас асууж байна. Судалгаа ямар вэ гэж. Тэгэхээр энэ цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг бол 5 жил тутамд бол хийдэг. Тэгэхээр анх бол 92 онд хийсэн судалгаагаар бол 41.3% нь Монгол улсад цөлжилт илэрсэн байна гэж үзэжсэн бол одоо сая сүүлийн одоо 20 оны тооллогоор бүр 76.9% нь цөлжилтэнд нэрвэгдсэн байна гэсэн ийм одоо судалгаа байгаа. Тийм учраас энэ бол одоо манай улсын хамгийн онцгой анхаарах одоо сэдвийн нэг яах аргагүй мó. За эннийхээ 23% нь бол бүр хүчтэй, нэн хүчтэй одоо зэрэгэлд хамрагдаж байна гэж үздэг. За энэ дээр бол бид бас олон арга хэмжээ авж байгаа. Нэг нь бол яах аргагүй Монгол улсын ерөнхийлөгчийн санаачсан тэр бум мод хөтөлбөр байгаа. Энэ тэр бум мод хөтөлбөр бол энэ хүлэмжийн хийг одоо бууруулах, шингээх дээр бол бас чухал ач холбогдолтой ийм төсөл. Энэ бол нэг талаасаа ингээд мод тариад хамгаалахаасаа гадна бас нийт одоо монголчууд ард иргэдийн дунд ер нь бид нар энэ байгалаа байнга нөхөн сэргээж явах хэрэгтэй маа. Бүгдээрээ нэг мод тарьдаг болох хэрэгтэй маа. Энэ чинь бол байгаль орчинд одоо чухал ийм одоо үйл явдал юм а гэдгийг бас харуулахаас гадна дэлхийн улс орнуудтай одоо хилцээр хийхэд энэ бол бас хөрөнгө мөнгө босгох одоо ийм чухал одоо хөшөөрөг болдог. За манай яам энэ жил 2025 оныг нэг сум, нэг хөв цөөрөм гэсэн ийм санаачлагыг өрнүүлж байгаа. Тэгэхээр би бас их хурлын гишүүдийг өөрсдийнхөө одоо 126 сум одоо дүүрэгт бас энэ хөв цөөрмийг санаачилж, манлайлж хэрэгжүүлээсэ гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр улсын төсвийн хөрөнгөөр бол бид бол хангалттай энэ зүйлийг бол хийж чадахгүй гэдгийг би бас түрүүнд дурдсан. За энэ цөлжилттэй одоо ямар чухал ажлууд хийж байна вэ гэж. За энэ дээр одоо нэг чухал зүйл нь юу вэ гэхээр би бас саяны хуулиудаас гадна Монгол хятадын хамтарсан цөлжилттэй тэмцэх одоо том ийм төвийг бол байгуулахаар одоо газрын асуудал, бүх зургийн асуудлууд ингээд шийдэгдээд амжилттай явж байгаа. Тэгэхээр хятадын засгийн газраас Монгол улсад бас үзүүлж байгаа буцалтгүй тусламжийн нэг том хэлбэр болж энэ дээр маш олон судалгааны ажлууд хийгдэн, маш олон одоо мониторингууд бол бас энэ төвийн хүрээнд хийгдэх юм аа. Тийм учраас бид бас цөлжилттэй хэмждэг, цөлжилттэйгөө яаж тэмцэж байгаа туршлагыг одоо тэнд таниулдаг ийм зүйлүүд болно. За COP17 хурлын талаар бас асуулаа. COP гэхээр манайхан бас зарим нь бас ойлгохгүй ч магадгүй. Энэ бол дэлхийн улс орнуудад бүгдээрэнд нь ижлэр нэршлээд Conference of the Parties буюу товчлоод ерөөсөө улс орнууд COP гэдээ яриад явцдаг. Сая Азербайджан, Сауди Арабид бол бас COP-ын хурлууд болсон. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ер нь Монгол улсад 26 оны одоо 8 дугаар сард энэ хурлыг одоо хийх нь зүйтэй юм аа. Монгол улс бол бас энэ дэлхийн улс орнуудын чиг хандлагад одоо орох ёстой, цөлжилттэй тэмцэхэд Монгол улс дангаараа хүчрэхгүй учраас дэлхийн одоо энэ улс орнуудтай хамтрах хэрэгтэй, том санаачлагыг өрнүүлэх хэрэгтэй, энэ дээр хөрөнгө мөнгө босгох хэрэгтэй гэдэг үүднээс энэ хурлыг одоо зохион байгуулахаар болсон байгаа. Энэ хурлын хүрээнд бол хамгийн гол сэдэв бол ерөөсөө энэ
газар усны нөөцийг хамгаалах, за тэгээд цөлжилттэй тэмцэх, газар одоо гангийн асуудал, бэлчээрийн асуудлыг бол онцгойлон авч үзэх юм а. Тийм учраас энэ COP17 хурлын хүрээнд бид бас олон чухал ажлыг одоо амжуулахаар бэлтгэл ажилдаа бол ороод ингээд явж байгаа. За өшөө юу гэлээ? Энэ Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хоорондын уялдаа холбоог засгийн газар хэрхэн харж байна гэсэн ийм асуулт. За тийм. За засгийн газар дээр ер нь засгийн газрын хурлын бараг эхний хэдэн хурал дээр шийдсэн гол асуудал бол энэ ногоон санхүүжилтийн корпорацийн асуудал бол сүүлийн одоо олон жил гаццсан. Ингээ хөрөнгө оруулагч нь одоо бид нар бол бараг одоо мөнгөө буцааж татлаа. Монголын засгийн газар бол бас энэ амлалтаа биелүүлэхгүй байна гэдэг ийм асуудал яригдсан. За ингээд энэ засгийн газрын хурал дээр энэ шийдэгдээд одоо энэ ногоон санхүүжилтийн корпорац энэ ногоон санхүүжилт бол одоо орж ирэх юм бүх нөхцөл бол бүрдсэн байгаа. За хоёр дахь нь бол засгийн газраас өгсөн үүрэг бол энэ эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг бисээ хэллээ. Ойрын үед одоо бас оруулж ирнэ гэсэн байгаа. Тэгэхээр за гол одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийгдэж байгаа нэг ажил бол та бүхэн мэдж байгаа энэ нэг нь бол яа харахгүй биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд байдаг. Энэ дээр дасан цогцох бодлогыг бол засгийн газар гаргасан байгаа. За хоёр дахь нь бол хүний хүчин зүйлээс хамаарат энэ уур амьсгалын өөрчлөлтийг өөрснөө бий болгоод байгаа дээр бол засгийн газар одоо маш олон төлөвлөгөөг бол гаргасан. За энэний нэг нь бол одоо энэ бэлчээрийн даацтай холбоотой, малын тоо толгойтой холбоотой эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх, шин техник технологи хөгжүүлэх гэсэн ийм одоо олон асуудлууд байгаа. За гурав дахь асуудал бол энэ ерөөсөө ногоон эдийн засагч шилжих, уур амьсгал энэ хүлэмжийн хий ялгар нэмэгдүүлдэг энэ бүх зүйлүүдээс татгалзах гэсэн ийм зүйлүүд явж байгаа. Ингээд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорон дээр бол энэ хүлэмжийн ялгарлыг бууруулах, за одоо энэ агаарын бохирдлыг бууруулах дээр маш том одоо төлөвлөгөө гаргаад бид нар ажиллаж байгаа. За манай үндэсний хорооны одоо энэ сүүлийн 3 сар одоо ажиллаж байгаа хамгийн чухал одоо зүйл бол энэ 173 одоо том уурын зуух буюу 2262 аж ахуйн нэгж энэ түүхийн нүрс төлдөг. Энийг бол бид нар одоо зогсоохоор энэ шинжилгээг хийхээр бол ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө их одоо өргөн сэдв. За тэгээ хамгийн гол нь бид бол өөрсдийн хүчинд бол бас найдахад энэ бол одоо шийдэх боломжгүй учраас аль болохоор гадаадын зээл тусламжийг одоо татах, гадаадд болж байгаа энэ хурлуудад явж өөрсдийнхөө энэ төсөл хөтөлбөрийг танилцуулах гэдэг одоо маш олон чухал зүйлүүдийг бол хийж байгаа. За тэгээд хамгийн гол нь хэлсэн энэ уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиар нэлээд олон одоо зүйлүүдийг бас хийж хэрэгжүүлэхээр болж байгаа. Ингээд салбар хоорондын уялдааг хангахгүй бол манайд бол одоо маш олон байгууллага, үндэсний хороо хөтөлбөрүүд байдаг. За энийг бол одоо уялдаа холбоог хангах чиглэлээр одоо гол ажиллаж байна. За сайдаа 20-од асуулт байгаа товчхон хариулж өгөхийг бодоорой. За Иргэн Батмөнхөөс Монгол орн газар зүйн байршил их газрын эрсдэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй өртөд байгаа 10 орны нэгэ гэж үзэж байна. Энэ дээр одоо судалгаа хийгдсэн юм байна уу гэж асуусан байна. За хоёрдугаарт Монгол улсын хэмжээнд хэдэн аймаг нэг хүчтэй зөвлөлт газрын дөрөлтөд орж байгаа вэ? Үүнээс урьдчилан сэргийлж үр дүнгээ өгсөн ажил байна уу гэж байна. За энэ хоёр товчхон хариулж байгаа. Дараагийнх нь мартахгүй. За хамгийн их одоо энэ дулаарлалд нэрвэгдэж байгаа газрууд бол Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Сэлэнг аймгийн Баруун Хараа сум, Сүхбаатар аймгийн Баянлэгэр сумдыг бол одоо жилийн бол 3.3-аас 3.5 цэст хүртэл одоо дундаж дулаарлал нэмэгдэж байна гэж үзэж байгаа. За бусад газруудад бол 2-оос 3 одоо цэсийн дулаан байгаа. Тэгэхээр бид бол олон улсын өмнө хүлээсэн үүргээр бол 1.5-аас одоо хэтрүүлэхгүй байх ийм одоо үүргийг хүлээж байгаа. За түрүүн би бас нөгөө зарим асуултанд нь бол одоо хариулчихсан байгаа. Нөгөө судалгааны талаар би бол хэлсэн 5 жил тутам хийдэг гэд. Одоо бол 76.9%-тай
За тэгээд 30 орчим сая га талбай нь бол ийм цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй юунд бол одоо хамрагдсан байна гэд хариулсан. За. Энэ Монгол орны нийт нутгийн 76% нь цөлжилт газрын доройтолд өртсөн байна гэж ингэж үзэж байгаа юм байна. Тэгээ үүнээс энэ хүний хүчин зүйл юу гэзэлт юм бэ гэж ингэж асуужээ. За сүүлийн 4 жил ямар арга хэмжээ авч энэ одоо цөлжилтийн үзүүлэлтүүдийг бууруулах тал дээр ажил хийгдсэн бэ гэж ингэж асуусан байна. За энэ манад нэг энэ адапт гэх төсөл бас их олон судалгаа хийсэн байдаг. За энэ адапт төсөл бол энэ Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтүүдийн дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох гэдэг энэ төслөөр бол судалгаа хийсэн. За энэ судалгаагаар юу гэж одоо дүгнсэн бэ гэхээр товчхондоо хэлэхэд Монгол улсын энэ мал аж ахуйд учирдаг нийт эрсдлийн одоо хохирлын 90 гаруй хувь нь ганцуд хосолсон ийм одоо нөлөөлөл байна гэж үздэг. Тэгэхээр бид бол одоо энэ малыг олноор хорогдуулдаг энэ гамшигт үзэгдлийг одоо урьдчилан одоо бэлтгэх, аль болохоор энэ байгалийн гамшигт үзэгдлээс бэлтгэлтэй байх, урьдчилан сэргийлэх гэсэн ийм одоо зүйлүүд дээр бол нэлээд бол анхаардаг. Тийм учраас энэ бол одоо ганц удын хосломол нөлөөлөл нь хамгийн их нөлөө үзүүлж байна гэж үздэг. Тэгээд за нэг тоо хэлье. Энэ хонин толгойч шилжүүлснээр Монгол улс бол энийг 110 сая орчим одоо толгой малтай байна гэж үздэг. Энэний одоо 35 саяар одоо тоо толгой бол энэ бэлчээрийн даацаасаа хэтэрсэн байна гэж одоо судалгаагаар гарсан байгаа. Тийм учраас энэ бид нар энэ бэлчээрийн асуудал энийг тодорхой хэсгийн эрчимцэнд шилжүүлэх, хослуулах, за тэгээд энэ аль болохоор бас энэ техник технологийн дэвшлиг хослуулах зэрэг ийм зүйлд орохгүй бол яг одоо байгаа уламжлалт мал аж ахуйгаар бол энэ манай цөлжилтийн асуудал бол улам нэмэгдэн, хуурайшаалт улам нэмэгдэн гэсэн ийм одоо судалгаанууд байна. За говийн бүсээ сонгогдсон гишүүний хувьд нэг асуулт асуучаа. За энэ усны төслийн нэгжийг одоо байгуулах ажил одоо ямар хэмжээнд явж байгаа бэ? Энэ ажлыг одоо эрчимжүүлэх талаар манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам маань ямар санаачлал гаргаад ажиллаж байна гэдэг энэ асуулт. За Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хэрлэн тоонт орхон анги гээд усны төслүүд байгаа. За энэ төслүүд маань бас ямар шатанд явна вэ гэдэг асуултыг асууя. Минут нь байна. 5 минут байна. За тэгэхээр засгийн газрын одоо хамгийн гол зорилтуудын нэг бол тэргүүлэх чиглэл бол яа харахгүй одоо говийн бүсийн усан хангамжийн асуудал байгаа. За тэгэхээр энэ жил 25 оны төсөвт нилээд бас төсөв батлах одоо бага хэмжээний төсөв батлагдсны дийлэнхийн нь бол одоо говийн бүсийн усан хангамжийг сайжруулахад бид нар зарцуулж байгаа. Одоо нэг жишээ хэлэхэд говийн бүсийн хот суурин газрын усны чанарт одоо үнэлгээ хийх ажил бол нийт одоо 44 суманд бол хийгдэхээр энэ төсөв батлагдсан байна. За мөн одоо энэ говийн бүсийн гидрогеологийн дунд масштабын зураглалын ажлыг өргөжүүлж усны нөөцийн тархалтыг тогтооход бол бас тодорхой мөнгө хөрөнгө тавиад ингээд явж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь бид говьд усгүй гэдэг. Гэтэл нийт Монгол улсын газар нутгийн 17% нь л одоо энэ усны одоо хайгуул хийгдсэн байдаг учраас энэ усны хайгуул дээр бас онцгой анхаарах шаардлагатай. За хэрлэн тоон төслийн хувьд бол тэзүүн хийгдэх шатандаа ороод Монгидро компани шалгараад одоо энэ тэзүүн энэ 25 оны төгсгөлд одоо дууснаа гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас энэ тэзүү батлагдангууд бид нар одоо энэ хэрлэн тооны асуудлыг одоо хэрхэн яаж хийх вэ гэдэг ийм одоо зүйлийг бол ярьж байна. За орхон анги төслийг бас бид нар их олон жил ярьсан. За энэ дээр бол орхон анги дээр бол орхон голын асуудал бол энэ хар хорон том хот байгуулахтай холбогдуулж бид бас орхон
голын асуудал бол нэг төр хугацаагаар одоо хүлээгдэж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт одоо ган төмөр сайд дээр ахлуулаад манай ажлын хэсэг ер нь энэ онг голоос одоо бид ус татаж улаан нураас сэргээх ямар ч байсан одоо экологийн төслөө